За өнөөдөр хамгийн их дөөлөн тариад бас үнэн ч юм уу, худлаа ч юм уу одоо манад одоо энэ хамгийн их одоо сүүлийн үед шоу хийгдэж байгаа юм шиг үйл явдал болгож байгаа зүйл Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн сайд Баттөмбөрийн энх хоёрын гаргасан бичиг байна. За би уг нь тэр та бүхэн хэвлэлээр халсан байхаа. Тэр нь юу вэ гэх юм бол одоо нэг гадаадын хоёр иргэнтэй Монгол улсын одоогийн дэд сайд Солонгоо одоо тэр чи хөдөлмөр юу лээ тэр чи хүүхэд хамгаалал хөдөлмөрийн яам чөлөө тэр яамны дэд сайд хийж байгаа Солонгоо гэдэг хүний гадны одоо иргэдтэй хийсэн чи үнийн юм хийдэг байлаа. За 468 мянган фунт стерлинг ойролцоогоор 2.3 тэрбумын гэрээний талаар хоёр талын байр сууриа илэрхийлэх үйл явдал өөрийнхөө одоо үзэл бодлоо хэлье гэж бодож байна. Яагаад гэвэл мэдээ талууд өөрөөсдөө мэдээж өмөрч хамгаалж байгаа байдалтай. За энэ асуудлыг шалгах ёстой юу, шалгах нь зөв үү гэдэг дээр эхлээд хэлье. За тэр Морис Дафифи гэдэг нэг хүн байна. Энэ юу нь ямар учиртай юу хүн бэ гэдгийг эхлээд хэлье. Морис Дафифи бол Рио Тинто стратегийн зөвлөх хийжсэн хүн байна. Би интернетээс олоод харлаа л да энэ Морис Дафифи гэж ямар учиртай гэж. 2019 онд оюутлогоогоос хөөгдсөн юм байна. За хөөгдсөн шалтгаан нь юу вэ гэвэл энэ оюу толгой бол бусдад хахуул махуул өгдөг, зардал мөнгөө одоо хэтрүүлдэг. Монгол улсад бол 2 тэрбум гаруй одоо долларын одоо алдагдал үлээлгсэн гэсэн маягаар Монгол улсад биштэй зүгээр оюу толгойд би бас Монгол зонголдоо холбочлоо оюу толгойд. За яагаад ингэж шүгэл үлээсэн бэ гэвэл энэ оюу толгой чинь ганцхан одоо Рио Тинто хувьцаа эзэмшдэг юм биш. Маш олон одоо иргэд, хувь хүмүүс за бараг 2000-аад гаруй хүмүүс бол энэ оюу толгойд одоо хувьцаа эзэмшиж байгаа. Нээлттэй одоо энэ IPO хийгээд нээлттэй хувьцааг нь худалдаж аваад одоо ингэ байж байгаа. Тэгэхээр тэд нар маань юу гэвэл бас л адилхан ашиг хүлээж байгаа. Гэтэл эдгээр дандаа зардал нэмэгдээд яг нь улсад өгч байгаа татварыг ойлгож байна. За одоо бас тэр оюу толгойд янз бүрийн тойроод одоо хүмүүс манай Монголын ажилчид нөгөө гадаадын ажилчид 100 сая авч яхад Монголын ажилчид 5 сая авдаг гэдэг яриа байдгийн штэ. Тийм одоо юу гэдэг ялгамжтай ч гэлээсэн оюу толгойд бол тодорхой хэмжээгээр залуучууд маань ажиллаж байгаа. Бусдын хэлдгээр бол үнэхээр бас энэ оюу толгой бол Монголын эдийн засагт бодит нөлөөлөл үзүүлж байгаа. Гэхдээ хиймлээр зардал өсгөж болохгүй. За энэ асуудлаар Морис Дэф гэдэг хүн бас Ричард Баули гэж хоёр хүн олон нийтэд хаамдаа сошиалор гэдэг юм уу одоо тодорхой хэмжээ тухайн үед ямар ч байдаг ингээд нэлээд анхаарал татсан асуудлыг ингээд шууган тарьсан. 2019 он. Тэгээд нөгөө оюу толгойгийнхан Ричард Баули нь болохоор юу гэх юм бол гүний уурхайн зөвлөх хүн байсан. Гүний уурхайн зөвлөх. Мөн гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Гүний уурхаан дээр одоо энэ гүний уурхайг яаж ажиллах вэ зөвлөх. Энэ хоёр хүнээ оюу толгой ажлаас чөлөөлж хөөсөн. За хөөсөн асуудлыг 2021 онд манай одоо тухайн үеийн засгийн газар буюу одоо бидний хэлдгээр бол оюун эрдэнэ засгийн газар эрхэм хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбатарыг авч уулзаад тухайн үедээ ингээд өөрсдийнхөө талд ажиллуулсан юм шиг байна. За одоо бидний яриад байгаа одоо энэ нөгөө хин Баттөмбөрийн энх хоёрын гаргаад байгаа гэрээ гэдэг юм уу шалгуулах гэдэг асуудал бол энэ 2021 онтой хамааралгүй 2024 онтой хамаартай асуудал яригдаад байна. Хамгийн ноцтой нь. Солонгоо бол юу гэж хэлсэн бэ? Би гүйжчихэд тэдэнтэй очиод гэрээ байгуулсан юм шээ. Засгийн газраас намайг очиод гэрээг үзгэлгсэн болохоор би үзгэлсэн. Хуулийн байгууллагын шалган үздэй л гэсэн хариу өгсөн мэлээ. Энэ гэрээний утга нь надад их төвөгтэй санагдаж байна л да. Тэр утга нь юу вэ гэвэл монголоор хэлэх юм бол хаалтын гэрээ хэлсэн. Хаалтын гэрээнд ямар утгатай өгүүлбэр оруулсан бэ гэвэл манай засгийн газрын одоо бодвол оюун эрдэнэ засгийн газрын манай зарим нэгэн нөлөөгүй этгээдүүдийн талаар
сөрөг мэдээлэл гарвал тэрийг зогсоож явах ёстой. Арилгуулж явах ёстой. Дахин ийм мэдээлэл гаргуулахгүй байх ёстой гэдэг тохироо хийсэн байгаа даахгүй. Тэр нь 2.3 тэрбум. Гүн далай сошиал дээр юу гэж жиргсэн бэ гэвэл энэ бол хакердсан байна гэж. За арайч тийм хакер гэж би бодохгүй байна. Бодвол Google ч юм уу, Twitter ч юм уу, Facebook ч юм уу, YouTube ч юм уу тодорхой байдлаар үзэл бодлоо илэрхийлсэн асуудал дээр энэ этгээд бол найдваргүй этгээд шүү. Энэ этгээд бол Монгол улсын засгийн газрыг одоо буруутгадаг шүү. Энэ этгээд бол баг тухайн улстай бол террорист жиж магадгүй шүү ч гэдэг юм уу. Ийм зүйлүүд хэрвээ тухайн газар руу бичих юм бол одоо миний хийг жишээлбэл 40 хүн үзэж байгаа байхгүй. Бусад хүмүүсийг 400, 500 үздэг бол минийхийг заримдаа 4 хүн, 3 хүн үздэг байхгүй. Ягаад гэвэл цаанаас начаад энэний одоо хандлтын зогсоогоод өгөөч гэд одоо магадгүй энэ улс оронд одоо мань мичиг ингээд жаахан этгээд гэдэг юм уу, одоо засгийн эсрэг гэдэг юм уу, сөрөг хүчний байр суурьас хэлсэн хүмүүсийг болиулдаг байсан юм шиг ба. Би бол тэгэд таажаа. Тийм мэдээлэл гаргуулахгүй байхыг үүрэгжүүлээд 2.3 тэрбумаар тохирсон байна. Өөр ямар асуудлуудыг гаргуулахгүй гэж юм бэ гэдэг нь чухал. Өөрөөр хэлэх юм бол эдгээр 21 онд бол хамтран ажилласан. Тэгээд тэр хамтран ажилласнараа одоо Нямбаатрын хэлж байгаагаар бол үр дүнд хүрсэн. За манай одоо ардчилсан намын хувьд бол засаг бариагүй, цаас үзээгүй, хилцлийн яг боддоор хараагүй, үр дүнгийн мэдгүй. За зүгээр би хэрвээ буруу санаагүй бол бараг л тухайн үедээ энэ оюу толгойн хилцэл дээр томоохон хэмжээний хахуулын асуудал яригдж байгаа шүү дээ гэд сошиалоор нэг хэсэг шүүгжсэн. Тэгээ алга болцсон. Магадгүй тэрийг болиулсан юм уу? Одоо ингээд бид нар таахаас өөр юм байхгүй болцсон. Тийм учраас энийг одоо өөрөө бол яг цагдаагийн байгууллага руу бичсэн байлээ. Тагнуул тусгай байгууллагууд нь энийг авч үзээд энэ гадны энэ иргэнтэй одоо ямар учиртай, ямар утгатай гэрээ хийсэн энэ одоо 2.3 тэрбум нь 20 сая долларын нэг хэсэг юм уу? Энэ нь очиод одоо цаашаа гадаад руу одоо мөнгө угаах нэг хувилбар байсан юм уу? Нөхөр одоо хаалтын гэрээ гэдэг нь нэрлээд энэ мөнгөө одоо зарим нэгэн байдлаар бусадтай хуваалцсан юм уу? Би мэдэхгүй байна. Энийг хуулийн байгууллага нь шалгаж тогтооно үзээ. Энэ дээр бол талцаад, гайхаад, ажлаа хойш нь тавиад, айгаад байх шаардлагагүй. Одоо ахиу төвшөнд бол минийх бол би одоо санаж ин л та би 2020 онд улс засгийн их хурлаас буугаад одоо нэгсэндээ их хурлын сонгуульд ялагдаад Сүхбаатарын талбай хажуу талд Монгол улсын үндсэн хуулийн 6-гийн 2 үлөө нөгөө нэг баялагийг эзэндээ өгөх энэ асуудлын талаар байр суурь хэлж яхад 8-900 одоо хүмүүс үзэл лайктаар шеэр хийж за би зүгээр гэрээсээ ингээд юу өгчл сая гэсэн гинт хандлтууд таг алгуулсан. Ялангуяа одоо би санаж энэ нөхдүүдийн одоо 21-2 онд нөгөө ковидын үед оюун эрдэнэ зайл бид амьдрмаар байна гэдэг лайвыг маш хүчтэй үргэлжлүүл хийдэг байсан. Тэгэхэд тагнуулаас хүртэл намайг дуудаж байсан. Таны асуудлаар нэг уулзах хэрэгтэй байж гэж яах шиг. Иргэн хүн үзэл бодлоо илэрхийлж байгаа л нэг хэлбэр байсан. Тэгэхээр би одоо санаа зовж байна. Яагаад иргэдийнхээ өөрсдийг нь шүүмжлэхийг магадгүй эсвэл үнэхээр тэдний талаар сөрөг мэдээлэл гаргахгүй байх ёстой юм уу? Ямар учиртай? Эндээ эхлээд энэ гэрээний утгаа тэд нар олон нийтэд ил хэлмээр байна.